айдас ба сургамж төлөөлөж байна. Сайн бацхан сонсогчдоо ингээд манай аимшигын ди подкаст дугаарыг маань 22 дахь дугаар эхлэх гэж байна. Ингээд оролцож байгаа зочинтойгоо хэдүүлээ танилцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн. За танай подкастт оролцож байгаадаа маш баяртай байна. Тэгээ бас их жоохон сандардаг юм байна. Би ч бас сандраалаа. За тэгэхээр өөрийгөө танилцуулаад, авчхан танилцуулаад явах уу? Аха. За би болохоор насан турш гэр бүлтэй хүн байгаа. Тэгээд бас нөгөө нэрээ ноцлмаар байгаа урт болсон зүйлээ бусдад ингээд нөгөө ярьж байгаа юм болохоор нөгөө энэ тухайгаа өмнө нь хизээж хин нэгэнд одоо ойр татныхаа хүмүүс ярьж байгаагүй. Тэгээд нөгөө мэдээсэй гэж хэлэхгүй байгаа. Тийм болох тэгээд нэрээ ноцлаа. Тэгэлгүй хаа. Айгуу сонин явдал тохиолдсон. Тэгээд яг ингээд ярьж эхэлсэн гэсэн чинь бүр ингээд жоохон татарч чирээд тийм айц төрч юм. Аха. Эхлэх үү? За. Сонсож байна. За би нэг шинэ одоо ажлаа солиод удаагүй байсан. Яг тухайн үед энэ өнгөрсөн намар болсон үйл явдал гэхгүй юу. Тэгээд ажлынхантайгаа ерөнхийдөө ажиллаад хавраас эхэлж бидгээд хамтарч ажиллаад нэг баг одоо хамтаалан болоод тэгээд ер нь намар нь ингээд нэг хүүтэрхээс өмнө бүгдээрээ нэг юм танилцсангаа тэгээд бид нэрийг нөгөө урт айгуу том тэгэл хүлээжсэн болохоор тэрний өмнө нэг жоохон амсгий гэдэг ер нь ойрхон хотоос бийсэн. Тэгээд нэг хол явъя гэж бодоагүй л дээ. Тэгээд манай нөгөө нэг хамт ажилтдаг хүнд болохоор айгуу гоё майхан бэлгэнд ирсэн байхгүй юу. Тэгээд тэрийгээ бас ингээд туршиж үзэнгээ хэдүүлээ хамт явъя гэж явсан. Тэгээд ерөнхийдөө нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй нэг 15 6 орчим хүний бүрэлдэхүүнтэй ингээд 4 машин хуваагдаад бидгээд хотоос судлаад явсан. Тэгэл яг замдаа нөгөө нэг ингээд зарим нэг маань ууждэл тэгэл зарим нь болохоор ингэж удаа барьж исэн бичлэг хийгээл ингээл яваал. Бидний нөгөө нэг айгүй очдог тэр зүүн төгрөө бидгээд явсан. Тэгэл айгүй сэтгэл өндөртэй. Тэгээ нөгөө зохион байгуулалтанд очиод нөгөө зүгээр ингээ ууждээ суугаад тахгүй хөгжин тоглоом хийн гээл ингээд явсан. За тэгээд нөгөө очих одоо нөгөө газраа очингуудаа юу яагаад 4 майхан бариад тэгээд айгүй одоо байсан бот дээр ингээ хаваагтаад орчихноо гэдэг. Тэгэл цаг агаар бүр үнэхээр nice бүр амар гоё дээ. Оцсон газар маань ч гэсэн ингээл бид нарыг бүр ингээд яг гоё юм нарийн хийсэн юм талбай дээр бас тухалж чадсан л та. Тэгээд 4 майхангаа барьчаа. Тэр дунд маань ингээд айгуу тийм сүсэг бишрэлтэй нэг охин явсан. Тэгээд тэр маань болохоор одоо гэр бүлд нь бөө байдаг. Тэгэл ерөнхийдөө одоо бүгдээрээ ингээ хог могоо хайж болохгүй. Одоо ирсэн газрынхаа бас нөгөө бас савдгийг ингээ сэрээж болохгүй энэ төр гэл ерөнхийдөө зааварчилгаа өгөөл. Тэгэл бидгээд ингээл майхан саваа барайл хоол ундаа бэлдээл бичсэн чинь надад ирээд хэлдэг байхгүй юу. Надад чи ингээ галтгоо би нөгөө галтгоог нь барьж ирсэн. Тэгээ чи ингээд галтгоо барьж байгаа юм чинь мах одоо янз бүрийн нөгөө нэг юм бус болоогүй одоо тиймэрхүү цэвэрхэн савнд ингээд гоё цай чанаад тэгээ нөгөө зарим газрынх нь лус авдаг нь сүү ч юм уу тийм мах ингээд авдаггүй хүлээж авдаггүй тэгээ тийм болохоор ямар ч газрын одоо лус авдаг цай бол ингээд хүлээж авдаг тэгээд тийм болохоор чи ингээд аюу гой цэвэрхэн юм одоо өмнө нь хоолунд хийж байгаагүй тийм сав болоод дотор нь ингээд цай чанууд ингээд сайхан өргөдөө гэсэн байхгүй юу. Ер нь за тгийгээд нэг ч юм бодоагүй ингээд харж байгаас нэг юм аяг бодоод нөгөө ахлаж болдог гал дээр тавьж болдог аяг болол тэгэл тэрнээ ингээд голын ус маснаас ингээд авч байгаа аяг гой цай чанаал тэгээд ингээд юу яасан одоо амтандаа л нөгөө ингээд хамгийн сайхан юм хүсэл одоо ингээд бид тэдэг ингээд сайхан хүлээж авч байгаад баярлалаа. Намайг өсө тэгж хэлээрэй гэдгсэн байхгүй юу. Тэгэл тэрийг ингээд бодоол ингээд дөрөв зөвхт нь өргөчөөл. За тэгэл нөгөө хүмүүс чинь нэг хөгжин тоглоомоо тоглоол, хоол идэж уугаал тэгэл одоо алкогол хэрэглээл. Ерөнхийдөө нэг тийм чийлэрсэн байдалтай байжсэн. За тэгэл тэнгэр болвол бүр ингээд цэв цэнхэр өнгөтэй яг би нөгөө голын эрэг дээр суужсэн бол тэр яг тэр weave бол бүр үнэхээр амар гоё төгсөөс байхгүй юу. Цэв цэнхэр тэнгэртэй тэгээд айгуу гоё мод харагдаал тэгэл айгуу гоё уул харагдаал тэгээд ус бүр ингээд тууд гармаар тэ тэгэл ингээд амар гоё харагдаал би бүр зураг мураг дараал хүмүүсийн зураг мургийг аваад
Тэгээд тэр дундаа бол яг яг огт ингээд алкогол унсдаггүй нэг хүн байсан. За тэгээд эрүүл мэндийн шалтгаанаас болоод ууж болохгүй бас нэг хүн байсан. Бус нь болохоор ингээд бүр нэвтрүүлж уух нь уугаал, за тааруулж уух нь уугаал ингээд нэг олон хүмүүс ч ингээд амар гучигнал. Тэгэл нөгөө хөгжмөө тавиад тэгээ бийцсэн чинь ингээд орой болж байгаа юм. За тэгэл ингээд харуу бүрөө болоод нар жаргаал эхлэнгүүд бүгдээрээ гал малаа түлээл. Тэгэл за хастаа хогоос тэнд хайж болохгүй шүү гэж зарим нөгөө согтуу байсан ч гэсэн ингээд хогоо түгээл ингээд харагдчихсан байхгүй. Тэгэл бийцсэн чинь бүгдээрээ ингээд за майхнаа ямар ч байсан ингээд галтаад юу чи ингээд халаач. Тэгэнгүүтээ за зарим нь болохоор ингээд одоо хийж байгаа юмнуудаа ингээд машин савруугаа хийгээд за ямар ч байсан ингээд нэг юу яахгүй. Тэгвэл одоо хүмүүс бүр ингээд хитрхи юу яхаас өмнө ингээд юмнуудаа янзалчих гэдэгсэн байхгүй. Тэгэл яг 4 майхандаа ингээд дийлчлээд галаад толсон. Тэгсэн чинь яг манай одоо ертөнцийн зүгээр баруун талд зассан майханд маань ингээд ерөөсөө огт галсаагүй байхгүй юу. Тэгээ уг нь ингээд нөгөө юугаар газар ингээд нөгөө нэг нуцаад нь штэ. Тэгээд ингээд нуцаасан чинь бүр ерөөсөө бүр огт тасаагүй. Тэгээ за энэ янданд нь байгаа юм болов уу эсвэл нөгөө нэг бид нар бураасаа байгаа юм болов уу өтөө хөлжөд ингээд чадахгүй байгаа юм болов уу гэл нөгөө хоёр эрүүл хүн маань ч гэсэн ингээд бүр асааж чадахгүй. За тэгвэл одоо энэ чинь ингээд унтаж болохгүй юм байна энэ чинь ингээд амар угаартах юм байна гэд. Тэгээ за тэр ингээд майхнаа ерөнхийдөө ингээд юу хийчих байгаа. Галаас гаргачих байгаа юм. За тэгээд бийжсэн чинь нэлээ ингээл зарим нь тасарч унаал те за ингээл нэг майхан сайхан лугаа тэнцээ ер нь бол юм тавтаргуйцсан баг юм огт ажигддаг байхгүй юу. Тэгээд за ингээд бэдэй даа гэд бийжсэн чинь би болохоор нэг ер нь огт нэг тийм амар суталтын байдалд бол байгаагүй ингээл ерөөдөө хүмүүсээ харуул ингээд нүүн шинэ хам толоо учраас нэг ингээд контролоо алдахгүй байгаад тэгэл бийжсэн чинь зураг дараад өгөөч гэлдэг байхгүй. Тэгээд би яг хамгийн сүүлд ингээд зураг дараад явчихснаас сандраа байхгүй юу. За тэгээ бийжсэн чинь манай нэг өмнө нь хамт ажиллаж байгаа бит хоёр хамт энэ ажилд орсон. Тэгээ тэр найзтайгаа ихтэй найз маань байхгүй юу. Тэгээ тэрнтэйгээ ерөнхийдөө бит хоёр ингээд айгу одоо ойр зур юмнуудаа ярьдаг одоо тэр болохгүй байх энэ болохгүй байх гэдэг ч юм уу тий. Тэгээ тэрнтэйгээ нийлээл ерөнхийдөө ингээд ихтэй юмтэйгээр ангилаад за хоёлаа энэ нийш нь харуулж унтуулна шүү, энэ нийш нь харуулж унтуулна шүү гэл ингээд тиймэрхүү нөгөө админтнуудыг аваад явчихсан. Тэгээл нөгөө найзтайгаа бит хоёр ч ингээл инста тэгчин та гэл ингээл хүн нэг яриад ингээл инээ чанаагаад байжсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь зураг дараад явчихсан хүмүүсийн ингээл хоорондоо ингээл за одоо бидний зургийг гэх. Тэгээл байжсэн чинь нөгөө маань тэгдэг байхгүй юу. Энэ ингээд нэлээ амар муудсан байна. Хойлоо энийг юу яа энэ хөлөг оруулалтыг гэж надад дууддаг байхгүй юу. Тэгээ яг ингээд явж байхад ингээд миний нүдний болоод нэг тийм юу харагдсан юм. Нэг хүрээ авч уу эсвэл одоо бяруу юм болов ямар ч нэг юм дөрвөн хөлтэй хар нэг юм амтан ингээд одоо модны дундуур ингээд нэг хайлт ороо явж байгаа тэл нэг чинь малтай айлуу зөндөө байдаг болтой та нохоо гэхэд арай л том юм да. Би төсөөлж бодцоод тэгээд за гэж нэг юм бодлого нөгөө нэг ингээд гадна зохимос ахгүй тэрийг майхан руу харуулж тавиал тэгээ буцаа гараад ирсэн чинь ингээд надаа юу ингээд алкогол өгдөг байхгүй юу. Тэгэхээр нөө заа гэл нөгөөтгөө аваад нөгөө ихдэг юм сандлан дээр ингээд суухтаа би хажуудаад сууддаг байхгүй юу. Тэгээ нөгөө ингээд газар хий ингээд нөгөөх нь сандлан ч тийм байсан юм уу мэдэхгүй. За тэгээд тэгсэн чинь одоо эндээс эхлээд ярьж байгаа нь болохоор бусад хүмүүсийн намайг харсан үстэс шүү. Одоо би өөрөө нөгөө мэдэхгүй байгаа гэсэн үг. Амар санд орчлаа. Бүр зүрх цоглоод. Зүгээр. Тэгээд айгүй ойлгомжтой. Тэгээд за тэгээ би ингээд хоошоогоо хий суугаад босоод яана гэд тэгснэ нэгэн тэгсэн юм байна л да. Одоо бидний нөгөө анхаарч авч байгаа одоо дарга гэх хүн маань одоо согтоод байгаа мó хайшаа ингээл тэгсэн чинь би ингээд 2 3 ингээд амар нөгөө солонгос кинонд явдаг шиг ингээд бөхөлдсөн гинэ. За. Тэгээд ингээл дээшээ доошоо амар ингээл бөхөлцөөд тэгээд тэгсэн чинь хөөе яагаад байгаа юм бэ гэд миний нөгөө хажууд байжсан нөгөө алкогол уугаагүйгийн нэг нь харсан чинь ингээ миний нүд болохоор ингээд ямар ч цагаангүй болсон байсан гэсэн. Ямар ч цагаангүй тэгээд бүр нэг жоохон би ингээд айгу том нүдтэй байхгүй юу давхраатай. Тин чин нүднийх нь ингээ одоо харсан ингээд амар том болоод
Тэгээд үлдсэн нэг жоохон цагаан хэсэг нь болохоор ингээд уулаас ус удснуудаа тэр нь ингээд амар тод харагдсан. Миний гарнаас өргөөл яг ингээд хөө яагаад байгаа юм бэ гэд ингээд харсан чинь тэнгуут нь ингээд тэр хүн болохоор бүр нэг юм юу хүн баггүй одоо үл итгэгч гэх юм уу? Одоо хизээч тим юм байдаггүй гэл бид нар ч бас ингээд хаяа ингээд тойрч сууж муугаал ингээд юм юм ярангууд би нөгөө айгүй юм аимшигын подкаст сонсдог болохоор тэрний талаар ингээд ярангууд тийм гэж байсан надад ч ингээд зүгээр зохиол штэ угаас ингээд хотлаа үний юм ингээд хинж хийлж чадна мадна ерөөсөө тэрэнд бол итгэхгүй тэгээд гэж ярьдаг хүн тэгсэн чинь тэр бүр ингээд миний хоёр хацраас ингээд барьж байгаа бисээ юу харч юу гэдгээ ингээд айгүй тодтогч ингээд харахыг ингээд хүссэн гинэ тэг ингээд миний нүүрнээс ингээд барьж байгаа ингээд харсан чинь би бүр яг үнэхээр амьдралдаа ингээд бүр яг юм хүн одоо юу гэдэг тийм нөгөө кинонд гардаг шиг тийм амар юм харсан гэдэг ч аахгүй. Тэгэл тэгсэн чинь би шууд ингээд амар санаа юм эргэтэй бүдүүний хоолоогоор ингээд амар мэддэхгүй юм яриад ихсэн. Тэнгүүд нөгөөд бол чинь за энэ станараас согтчиж тасарчиж наа чи юу болцсон байна. Байхан руу оруулаад унтуулъя. Тэгээ нөгөөд бол чинь яаж ч юм мэдгүй нөгөө гал асгүй байсан байхан руу аваачсан. Тэгээд ингээд оруулаад шокн дээр ингээд тавиад нөгөө ийм өвтөг орсон гэсэн. Тэгээ тэрэн дээр ингээд тавьсан чинь өөдөөс нь бүр ингээ амар ойрлоод бүр юм амтэн шиг бүр ингээ амар мохоо ойрлоод тэгэхээр ингээд жоохон айсан гинэ нөгөө хоёр ирүүлэн намайг ингээд юу өргөд оруулж байгаа. Тэгээ нөгөө хоёр ч ингээ айгаад гарч чадахгүй ингээд нөгөө тэр майхан нь болохоор гэр шиг хэлбэртэй юм том майхан нэлээд том. Тэгсэн чинь шууд нөгөө нэг хэвдүүлсэн газраас нь ингээд дөрөв хөллөөд тэгээ нөгөө одоо дөрөв хөллөөд хүн ингээд тойроод явах чинь бол жоохон тийм төвхтэй болохдуу ч юм уу тэгэж харагдана хүн болол тэгсэн чинь зүгээр яг ингээд адгуус амтэр шиг ингээд бүр дүүлээд ингээд яваад исэн гэж байгаа хгүй дөрөв хөллөөд ингээд амар хол ингээд хараагаад тэгээ нөгөө хоёр чинь бүр ингээд амар за майхнаас битээ гаргаараа гэдгсэн чинь зүгээр ингээд шууд одоо хоёр нас бий гүз зэрэгтэй хүний ингээд голоор бүр ингээд шууд үсрээд дөрөв хөллөөд гараад тавьсан. Тэнгүүтээ ингээд тэрийгээр бүр ингээд нэг ч хүнд баригдахгүй заяа бүр ингээд амар ингээд дүүлээд яваад байсан. Тэгээ нөгөөд бол ч юм уу ингээд хүүе бариад ав гэж сандраал нөгөө согтуу исэн хүмүүс чинь хүртэл бүр ингээд амар сандраал хүүе гэл ингээд хий барьж алдаал тэгжсэн чинь бүр ингээд галан дээгүүр нь харайж авч маад тэгжсэн ингээд нөгөө тэр үеийн одоо голын урсгал бол нэлээд ширүүн байсан. Тэгээ тийшээ авахаараа нөгөө нэг юм спортын нэг юу байдаг төрөл байдаг нөгөө юм жад шиг юм ингэж барьж гүйж агаад өндөр эмдээгөр нуруугаараа ингэж харааж ордог. За тулгууртай хараалт. Яг тийм тулгууртай хараалтан дээгөр харааж байгаа юм шиг нуруугаараа хараад ус руу орсон. Тэгээд бүр ингээд миний араас яг 3 хүн ус руу орсон. Тэгээд яг нөгөө бидний ахалж явсан хүн би алдчихлаа гэж бодоол гараараа ингээд барьсан чи яг би нөгөө малгайтай цамцсан байсан. Тэрэнд ингээд яг дотоовор хуруунд ингээд хальт гогдоод тэгээд бүр барьтаа ахиулаад татаал гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ гаргаж ирсэн чинь нөгөө гэрэл хасаах юм байна уу гэж бүгд амар сандралдаад тэгээл тэгсэн чинь нэг ингээд нөгөө ирүүлээс нь бас ингээд нөгөө ус руу орсон. Бүр ингээд амар даарж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд намар нэлээд орой олцсон. Тэг ингээд амар чичрээд ингээд утасныхаа гэрлийг хасаах гэж чаад ингээд 4 секундын билүү бичлэг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр бичлэгэн дээрээс ингээд би яг өөрийнхөө царайг ингээ харсан чинь яг нүүрлөө ингээ тулгацсан. Өөрийнхөө царайг ингээ харсан чинь ингээ миний нүд зүгээр яг юм нүхшиг заяа. Бүр ингээ амар муухай харанхуу. Тийм зохимохн ингээд яатсан ч юм бэ гэмээр бүр тийм амар ингээд нэг юм компьютер тоглоом донтсон юм шиг тийм амар. Би бол нүрэ будаагүйсэн. Тэгээд ам нь болохоор яг нөгөө нэг I Am Legend гэх кино байдаг шүү дээ. Нэг Will Smith-ийн тоглодог. Хотогоо хойл санаа гэдэг яг тэрэн дээр гардаг нөгөө амар зомбинуудын ам ингээд амар том ангаад штэ. 90 доош ингээд ангаарчдаг. 90 доошоогоо тэгээ бүр ингээд бүр амар том ангаагаад ингээд орилоод тэгээ тэр орилж байгаа дуу нь болохоор тэнд сонсчихсан хүмүүсийн одоо би хүртэл дараа нь ингээд бичлэгээ ингээд хайлт харж хагаад бүр ингээд шар ус буцаад бүр сүнсэн зайлмаар нэг тийм хизээч надаас бол тийм хоолой гарахгүй. Бүр яаж ч орилсон. Тэгэд яг тийм бичлэг хийсэн. Тэгээд нэг одоо 2 3 эрэхтэй нэг нь ингээ хөлнөөс бариад нэг нь ингээ цээжин дээр тараад ингээ босохгүй. Тэгж яагаад ингээ би шууд одоо юу гэдэг яг гидсэн биенээс нь дээшээ ингээ огцом татж байгаа юм шиг дөрөв мөчн дээр ингээ нумарсан. Бүр ингээ юу гэдэг вэ нөгөө мост унт гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг бүр амар. Тэгээд
Гингүүд нөгөөд бол чи ингээд чирсээрэн байж агаад нэг ингээд арай нэг дулаахан байгаа майхан лугаа оруулсан байхгүй юу? Тэгээ нөгөө нэг юм жоохон гэрт нь юм бөө байдаг гэдэгчээс нэг охин байсан шүү дээ. Надад анх нэг юм юу хэлж өгөөдсөн. Тэр охин маань болохоор ингээд яг бидний өөрсдийнхөө байсан юм газрыг ингээд тойруулаад дөрөв зүгт ингээд хутар заасан гинэ. За. Тэгээд хутар заагаад яа одоо ингээд надгаа ингээд ганцаар ингээд байлга битгий ингээд амьс агаарыг ингээд хаагаад зүгээр жоох ингээд амьсгалуул гэх. Тэгээ нөгөө охин чинь ингээд над дээр ингээд миний өсийг ингээд оролдож өгөөд ингээд байж байгаа байхгүй юу? Тэгээд бэжсэн чинь би ингээ ухаарж байгаа. За тэгээд эндээс эхлээд яг миний нөгөө нэг одоо өөрийн ухаан одоо болсон процессыг мэдэрч байгаа зүйл нь. За тэгсэн чинь одоо хүмүүс ингээ иймэрхүү юм. За манай сонсогч маань Discord-оос гараа авчлаа. Сүлжээ нүчүү яв офлайн л болчлоо доо. Яасан бол энэ хөтөл амар хөтөл би л ийм явдлыг ингээд тохиолдчихсныг яг ингээд боддоор ингээд хүнээс сонсож байгаагүй юм байна. Бууч эзэмдүүлнэ гэдэг шиг тий. За. Бано. 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 дахиад залгаад үзгүй. Тэгэл би бүр амар гайхаал. Байна уу? Нэг цагид болж байгаа. Байна. За чи сая хоёулыг холболт салсан анзаарсан уу? Үгүй. Тийм үү. Яг аль хэсгээс нь салсан бэ? Яг би нэг эрүүл болол одоо яг миний санаж байгаа хэсэг гэл салаал тэг би шууд салангууд нь чамлуу эргээд залгасан тэгсэн чи орж ирсэн юм дуурайгүй тэр нь би салгаад сая чатчээд тэгээ одоо дахиад холбогдож байна. Зүгээр болсон уу? Би тэрнээс хойш бүр амар их юм ярьсан шүү дээ. Тийм үү? Ингээд чамайг сонсоод байна гэж тол бүр амар ёо яж л тавар харанхууд суугаад. Сая гинт Discord шууд офлайн болол гараа авцсан. Ямар сони. Би бүр амар их юм ярьсан шүү дээ. Хөө тэгээд тэрнээс хойш ингэсэн байхгүй юу? За эрүүл болдог хэсгээс өөрийгөө ухаан орж байгаа хэсгээс ярина. За. Ухаан орж байгаа хэсгээс. За тэгэнгүүт нь штэ тий. Ингэж аа ёо ямар амар юм бэ? Ингээд нөгөө нэг би нөгөө эрэгтэй найз байдаг гэж найзтайгаа хамт явж байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ тэр бит хоёр ч нь бол ер нь айгүй олон жил найзалж байгаа найз маань баггүй юу. Тэгээ тэгсэн чинь миний дурсамж болохлээрээ юу яаж ингээд 1 минутын дурсамж байгаа. Тэгэнгүүт би ингээд хүмүүсийн зураг дараад тэнгэр ингээд амар гоё цэв цэнхэр тэгэл ингээд усмас урсж байгаа яг тийм байжсэн чинь нөгөө найзтайгаа ингээд амар ингээд инээгээд ярьж байгаа байхгүй юу. Яна салчаг гэсэн. Салаагүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө найз маань ингээд над руу инээгээл тэг хүмүүс ингээд инээхээр ингээд инээж байгаа хүний дуу хоолой сонсогддөө штэ. Тэгээд миний тэр дурсамж нь ямар ч чимээ байгаагүй. Бүр хүний ормонд бүр салхины ч чимээ байгаагүй. Тэгээд ингээд дараа нь ингээд бодоход тэгэнгүүтээ нөгөө найз маань ингээд над руу амар инээгээл би бүр ингээд цохиж инээгээл бүр ингээд амар аз жаргалтай байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээр нөгөө найз маань энд ингээд бэкграунд нь тас харанхуй болоод бүр яг ингээд одоо кинонд яг л тэгж нөгөө кадр солигддог шүү дээ. Яг бүр яг тэр шиг ингээд арийн цэв цэнхэр бэкграунд нь тас харанхуй болоод инээжсэн хүний царай ингээд шууд уйлаад найзаа одоо болчооч би чамаас гуйж гинэ гэд бүр тэгж хэлдэг байхгүй бүр юм цөхөрцөн бүр ингээд миний өмнө сүгдөө суудсан. Яг тэгэнгүүт ингээд миний чихэн шуум орж ирээл би өөрөө бүр ингээд амар чичрээл дараад эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд бариад үтсэн чинь би 8 нотон тэг ингээд майхан дотор
тэг бүх хүмүүс ингээд над руу харцсан ингээд шоконд орсон бүр ингээд чихэлдээд ороод ирсэн бүр ингээд хаалгаар толгоогоо цухайлгацсан бүр гадаа байхыг хинч хүсэхгүй заяо. Тэгээд би бүр ингээ яг ингээ болсон процессыг ингээ бодгоодгүй дүнгэд сая зүв зүгээр ээжсэн хүмүүс яагаад та нар ингээ таам гэв ярьж чадахгүй бүр ингээ эрүүн ам чичрээд бүр ингээ амар гахаа шоконд ороод тэгээд тэгсэн чинь нөгөө тэр хүмүүсийн хэлж байгаагаар болохоор миний ингээ дурсамж 1 минут агаад байдаг нөгөө хүмүүсийн хувьд бол ингээ 2 цаг гарны ийм юу байгаа байхгүй юу одоо үйл явдал процесс байгаа үйл явдал хаа. Тэгээд би бүр амар тийм их үйл явдлыг ерөөсөө 1 минутын л дурсамжтай надаа өөр ерөөсөө санаж байгаа юм юу байхгүй. Тэгээд уг нь бол нөгөө хүн чинь ингээ нэг тасардаг штэ. Тэгэнгүүт ингээ нэг юм орж гараал энэ ингэсэнтэй нэрээ тэгжсэн те гэд нэг юм дурсамж орж ирээд байдаг. Надаа бол бүр зүгээр л инээжсэн дурсамж. Тэгтээ тэр нь ямар ч чимээгүй. Бүр ингээ дараа нь ингээ нэлээд удаан бодож байгаа байхгүй. Тэгэл хүмүүс ингээл амар ингээл за хэлээ ингээд тийшээ авал алаа ингэдэг одоо хувцсын сайдаадаг гэл тэгэл би нөгөө Азалж юу яаж магадгүй даарж магадгүй гэдэг ингээд солих хувцсан авцсан байсан дотор юм тавцсан байсан тэгээ тэрийгээ сольж өмсөд тэгээд ингээд нөгөө юу гэжсэн охин маань гэхдээ бөөтэй гэжсэн тийм шүтлэгтэй охин маань чи ерөөсөө энэ чинь ингээд хонж болохгүй байна. Тэрийг нөгөө нэг юм 4 хутга заасан гэдгийг сонссон тий. Сонссон. Тэрийг сонссон. Аха. Тэгээд нөгөө нэг охин маань чи ерөөсөө энэ явж ингээ хонж болохгүй байна чи ингээд эндээсээ яваа гэд. Тэгээ нөгөө ирүүлээс нь маань машинаа бариад ингээ бит хоёр хот руу явж байгаа байхгүй. Тэгээ ингээ хот руу явж байхад чи ирүүлээ шít гэд намайг тэгдсэн байхгүй. Бүр ингээ айцсан шоконд орсон. Тэгээ би ирүүл би бараг цогтоогүй. Бараг юм уугаагүй юм чи би юу гэж цогтчихэд юм бэ гэдгсэн нөгөөх нь бүр нөгөөд юм надаас нэг юм жигсэн байдалтай тэгэл жоохон байж байгаа л та ингээл сони юм аа гэл. Тэгэл ингээл бүр хоёлаа ингэж амирт би дараа чичирсэн нөгөөх маань айгаад чичирсэн ингээл хоёлаа замынхаа туршид бүр ингэж ерөөсөө холигдож би юу болсныг ингэж асууж чадахгүй нөгөөх маань юм ч хэлж чадахгүй хоёлаа ингэж нэг тийм сонирн байдалтай байсаар яж байгаа л намайг гэрт хөргөж өгч байгаа байхгүй. Би ингэ гэртээ орсон чинь миний ингэж бүр би ингэ бүр битүү ийс наалтцсан. Тэгээ би бүр ингэ үсний хойх мойх одоо ингэ бүр амар ийс наалтсан. Тэгээ би шууд усанд ороод тэгэл бүр ингэ яг болсон барт би яагаад одоо нөгөө хүнд чинь ингэ амар эвгүй штэ хүмүүс ингэ бүгдээрээ амар гоё амрах гэж ингэ явж байгаад ингэ нэг нь ингэ тавтаргуутай байх амар тухгүй. Тэг би таксан тавьдгүй нэ би таксан тавьсан бах та гэд бүр бодоод гайхаад тэг би одоо согтоогүй гэж таксан тавина гэж одоо тэг би яагаад санахгүй байгаа юм бол тасарна гэж одоо юм байт юм бах та гэл бүр тэг яг өмнө нь мэдээж би тасарч үзсэн байгаа. Гэтэл юусоо ийм юм болж байгаагүй. Шууд ингээл тасраал шууд ингээ ухаан ордог хүн бол бараг амар ховор штэ. Юу яадаг штэ маргааш нь ч юм уу ингээл ухаан ордог те. Хэсэг унтсныхаа дараа ч юм ухаан ордог. Тэгэд надад ийм болсон. Тэгээд би нэг ингээл бүр амар ингээл айгаал дотроо бодоод ямар амар юм бэ гэл бүр яг тэр шөнө бүр ингээ тэгээд жижигэл ганцаараа хонжоос нэг жилхөө бүр ингээ үгээр унтаж чадахгүй зүрх савлаад бүр ингээ амар сонирн байсаар яж хагаад тэг өглөө болгож байхгүй тэг өглөө ингээ манайха ихнээсээ ингээ над руу залгаад яаж энэ чи зүгээр харсан уу яаж энэ маж ин гэл ярьж байгаа хгүй зүгээрээ юу болсон бэ одоо та нар зүгээр үү гэдгсэн чи өчигдөр бид нар бүр айгаад дээрээ ингээд нэг майхандаа чихэж унтаад гэдгийж байгаа хгүй тэгээ бүр амар айсан чи бүр арай л чи бүр ингээ хүнд үзүүлээ чамаг бүр зүгээр дайрлага дарцсан гэл бүр ихнээсээ бүгд тэгж байгаа хгүй тэгэл тэр хагас өдөр байсан тэгээ маргааш нь хагас өдөр байж байгаа тэрний дараа бүтэнсээ өдөр болоод нэгтгэд ингээ буцаад ажилдаа цуглаал ингээл бисэн процессыг яриад тэр чинь ингээл амар тэгсаа залж байгаа байхгүй. Тэгээ надад бол ингээд амар ичгэвтер би ингээд хизээч одоо юу гэдгийг өөртөө энэ зүйл тохиолдно гэж бодож байгаагүй. Тэгэл ядаж тийм зодон зохионч миний амьдралд болно гэж юу нь бол боддоггүй хүн байхгүй. Тэгэл хамгийн одоо юу гэдэг чинь тийм ингээд үл бүтэх явдалтай хүмүүс одоо зүгээр үнэхээр муухагаар хэлэхэд ингээд ийм муу энергитэй ингээд муухай хүмүүс ийм зүйл боддог. Би бол бие зөв авч явдаг гэдэг ч юм уу ингээд хүн өөрийгөө аягүй гоё боддөө штэ. Зүгээр тэгж бодож ингээд амар тэрэлдэг байсан чинь надад яг ийм зүйл тохиолдож байгаа байхгүй. Тэгэл би энээсээ ингээд нэг төрлийн амар ичсэн, нэг бол үнэхээр айсан. Тэгээд юу яж байгаа хүмүүсийн ингээд яриаг сонсоод өөрийнхөө нөгөө дурсамжийг сэргээх гээл ингээд бодоод тэгэл ингээд дотны хүмүүсээс асуугаал яасан гинэ гэл хэд надад ямар ч дурсамж байхгүй. Ерөөс тийм урт дурсамж ерөөсөө байхгүй. Тэгэл би гайхал яагаад ийм юм болж байгаа юм болоо гэд. Тэгээд би нөгөө танай подкастыг сонсдог.
Тэгээ хүн ч бас ингээд яг өөртөө тохиолдсон зүйлийг ингээд жоохон ч гэсэн ингээд research хийж үздэг юм байлээ. Тэгэл ер нь бол ингээд гадны сайтууд дээр болоод exorcism гэж яриад байгаа байхгүй юу? Хүний биедээ бүх дотор ороод ингээд эдг нь хийх хэлдэг юм уу? Тэгэнгүүт тэрнээс хойш надад ямар нэгэн шинж тэмдэг бол илрээгүй. Тэгээд манай нөхөр өгдөг байхгүй юу? Тэгээ манай нөхөр нэг ажил үйлсээ ч юм уу те асуухаар ингээд нэг хүн дээр очдог. Тэгээ тэр хүн нь болохоор бүр юм удам дамжсан бөө хүн гэдэг юм лээ. Тэгээ тэгсэн чинь гэтээ би нөгөө айгаад очиж чадаагүй байхгүй. Тэгээ тэгсэн чинь тэр хүн ингээд нэг юмар ингээд нэг юм шатааж ингээд үздэг. Тэгээ тэгсэн чинь тэрэн дээр нь ингээд жижигхэн муур шиг тодгойтой. Тэгээд нэлээд өндөр юм одоо Сальвадор Далигийн нөгөө зургнууд эдэн штэ заам ингээд нэг урт нарийнхан хөлтэй. Тэр шиг тийм урт юм хөлтэй юм хар юм харагдаж байна. Тэгээ ингээд танаа гэт бүлийн хүн чинь ингээд хөдөө гадаа хонсон юм шиг байна. Чи нэг дуудаач гэсэн гинэ. Тэгээ би болохоор ингээд айгаад одоо хүртэл очиж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүн чинь яг ингээд бүр зайлшгүй шаардлага гарахгүй л бол ингээд очтдгүй нэг тийм жоохон муухай зантай эсвэл хүлээгээд байгаа ч юм уу. Надаа ямар нэг юм дахиад тохиолддог. Ямар муухай. Тэгээ жоохон ингээд би гайгүй байгаад би надад ямар нэг өөрчлөлт гарахгүй байгаад байгаа болохоор ингээд юу яагаад байгаа байхгүй юу? Очгүй байгаад байгаа. Тэгээ яжиж нөгөө шинэ ажил эхлээд удаагүй байгаа болохоор ингээд амар завгүй. Тэгээд нөгөө нэг юг дараа нөгөө бичлэг үзсэн гэд хэлсэн шүү дээ. Тий. 4 секунд юм. Тийм 4 секундын бичлэг. Тэгээ тэрэн дээр ингээд өөрийнхөө царайг ингээд харчаал дахин ингээд нэг хэсэг бодгоод ингээд бодгоод тэгээд яг нэг ийм тохиолдсон хүмүүс байдаг болоо тэг бүр ингээд танаа подкаст нь ингээд бүр ярмаар санагдаад тэгээ нэг жоохон ч гэсэн одоо жишээ нь ингээд таньдаг хүмүүстэй хэлвэл ингээд одоо юу гэдэг чинь юм намайг буруугаар ойлгох юм болов гэх нэг жоохон санаа зовоод бас нэг юм ичих юм байгаа ч юм уу нэг тиймэрхүү жоохон ингээд айгаад нэг тиймэрхүү байгаад байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд болохоор би нэг цагаан сарын дараахан имлэг твцсэн байхгүй юу. Амралтаа аваад утсын имлэг твцсэн. Тэгээд өрөөндөө ингээд нэг юм 4 хүнтэй 4 ортой хоёр талынхаа хананд ингээд ороо ингээд хоёр-хоёроор нь толгоогоор нийлүүлээд ингээд тэгээд бичсэн чинь амар санаа яваад энэ бас айгуу санаа надад өмнө нэг тийм иймэрхүү юм тохиолдож ирснийг би нэг их сандаггүй байхгүй юу эсвэл нөгөө ийм юм болох за худлаа ах гэдэг ч юм уу за би ядарсан байх гэдэг ч юм уу иймэрхүү мөнгөрөөсөн нэг юм байгаа өмнө нь болохоор бүр яг ийм амар бодтойгоор ерөөсөө мэдэрч байгаагүй тэгээ би нөгөө кино үзээд нойр хүрэхгүй болохоор нь кино үзээд тэгээ ингээ хараад нэг ингээл нүдэн анаал нэг ингээл дэлгэцээ хараад хөвтчихсэн чинь ингээд хагас дээшээ харсан байгальтай хөвтчихсэн чинь гэлээ нэм сайн хүлээг шиг болсон байхгүй юу? Яг ингээд миний хажуугаар. Тэгэл хонгорхоо хамтаа гэд яг тэгж бодохдоо зэрэгцээд ийм хүний ингээд ийм хоёр гуй заяа ингээд шууд нүүрэн дээр ингээд нөгөө хайжилт суугаад гэх юм уу өвдөглөөд одоо миний хоёр чихний хажууд өвдгөө тавиад гуяраа ингээд хоолоороо орж ирэнгүүтээ цээжин дээр ингээд суудсан. Бүр амар бодтой, бүр маш бодтойгоор тэр бүр ингээд яг эмхтэй хүн байсан. Тэг ингээд надад бүр ингээд яг палаачтай юм байна гэж би шууд бодсон. Тэгээд яаж би энийг мэдсэн болоо гэж бүр ингээд дараа нь ингээд бодоод ерөөсө толгойд ингээд мэдэх боломж ерөөсө байхгүй шүү дээ. Би хараагүй. Тэнгүү зүгээр тэгжл мэдрэгцэн. Тэгээд би за одоо ингээл нөгөө сүнс чөтгөртөнд даруулна гэдэг нь юм байна. Ингээл дарддаг юм байна гэд ингээд амар хайж байгаа байхгүй юу. Тэгэл за одоо хэр удаа ингэж байх бол хэр удаа энэ байдалтай байх бол өглөө болтол байх юм болов би бодчихсон чинь яг ингээд дээрээс ингээл нисэл явцсан юм шиг амар хурдан ингээд байхгүй болсон. Тэгэл ёо гэл би тавирал тэг ингээд хажуу тишээ хараад баруун талаараа ингээд хөвцсөн чинь нөгөө юм шанааны чамархаа дээр ингээд эмхтэй хүн шууд ингээд зөөлхөн ингээд дараад тэгтээ амар хүүтэн ингээд зөөлхөн ингээд дарангуудаа цаашаага бас гэл яваад гсэн бүр ёо амар юу. Тэгээд яг энэ нөгөө би 7 хоног имлэгт хэвтэх хэрэгтэй байсан. Энэ 3 дахь өдөр нь болсон байхгүй юу? Хэвтснээс хойш 3 дахь өдөр нь тэгээл би за хідэн шүн над дээр ингэж ирдэг бол тэгээд би сүултээ ингээд дотроо гуйгаад би ингээд тэ жоохон ч гэсэн амарч идэггүй би амар удаан ажиллана шиг нөгөө сүнстэйгээ бараг яригдаад тэгээ ингээд гуйгаад гэсэн чи сүүлийн 4 хоног надад юм бодоггүй тэ. Тэгээд ер нь тэрнээс хойш одоо тэр чинь 2 сард гэдэг чинь тэрнээс хойш одоогийн байдлаар одоо янз бүрийн
таньжтэй ч юм уу, тийм давсан ч гэдэм үү, эсвэл би одоо тэрнээс хойш мэдээж ингээд зөндөө надад арга хэмжээ зохион байгуулах ажил байгаа. Би зөндөө ингээд дуугаад бүр тасарсан ч үе байгаа. Тэгэхэд гэж ийм явдал бол болоогүй. Тэгээд бүр нэг тэг би энийг ингээл за өмнө нь надад ийм юм болж исэн болов гэл нилээ ингээ ухрааж бодсон байхгүй юу. Тэгэл би өмнө нь надад ийм одоо болоо одооноос ингээд байгаа юм болов гэд ингээ бодсон чинь бүр 2010 оны үед 11 оны үед ч юм уу нэг юм болсон юм бэлээ. Тэг тэрийг болохоор би одоо нөгөө нэг X-тэйгээ хамт байсан байхгүй юу. Тэгээ нөгөө X-тэй сүулдэ битгаар айгу мухаас салсан болохоор бүр ингээ тэрнтэй холбоотой дурсамжуудыг бүгдийг ингээ мартцсан. Тэгсэн чинь тэрнтэй болсон яг нэг процесс болж таарч байгаа байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь тэр нь яасан бэ гэхээр манай X-ийн ээж нь гадаад нэг хүртэй байхгүй юу. Сүүлд суусан. Тэгээд Монголд ингээд ирж амьдрах гэж байна. Ингээд таад ингээд байр үзээд өгөөч гэдэг байхгүй. Тэгээд хорооллын тэнд явж байгаа нэг 3 өрөө байр үзэж өгөөд энэ ингээд айгуу дажгүй байр юм байна. Тэгээ нүүн маншин ч гэсэн гайгүй юм шиг байна гэд. Тэгээд нөгөөд гэж ирж үзэнгүүтээ за окей энэ айгуу дажгүй юм байна. Энийг хөдөлж авъя гэд авсан. Тэгээ авангуудаа нөгөөдхөө ингээд амар муухай байраад байхгүй. Уг нь байрлал нь айгуу гоё. Харууз марууз нь айгуу дажгүй. Тэгтээ нөгөө ингээд хүмүүс ээлжилж түрээсэлсээр яж хаад ингээд айгуу мухайлгцсан. Тэгээд бүр ингээд супер засвар хийгээд бүр амар гоё олгоод тэгээд тийшээ орсон байхгүй. Тэгээд тэр нь нөгөө 3 өрөө байрсан юм. Галтгоон тустаа. Тэгээд тэгсэн чинь ингээ нэг юм сүрд гарсан нэг охинтой байхгүй. Тэгээд энэ охин маань ингээ өрөөндөө ерөөсөө унтдаггүй гэж тэгж ярьдаг байсан юм. Тэгээд бид нэг удаа тэднээд ингээ нэг баяр тэмдэглээ байж хагаад оройн ингээд хоёр тэр охиных нь өрөөнд унтгаар болж байгаа байхгүй. Тэгээд нэлээд том ортой. Тэгээл орон дээр нь хоёлаа ингээл заавантай гэл яг ингээл гэрэл мэрлээ унтраагаал ингээл унтгаал байжсэн чинь хажуудлынх нь өрөөнд ингээд амар чимээтэй бүр ингээд хажуудлынх нь ханнаас бүр ингээд амар хүмүүс бүр ингээл чимээгөө найрлаад байгаа мó гэмэр чимээ гараал. Тэгэл за ямар унтдаггүй хүмүүс вэ гэж бодоод тэгэл дээшээ харцаа өвтчихсэн байхгүй. Тэгэл би яг ингээд нэг унтаас сэрүүн хоёрын хооронд байжсэн чинь ингээд миний шаганаас эхлээд ингээд хүн хатгадсан штэ. Яг тийм хатгаж байгаа мэдрэмж ингээд хоёр гараараа ээлжилж хатгаал би бүр хинбэ гэж бүр мэдээч нэг завдалгүй байж ингээд яг бүх бие удирдах чадхаагүй болчихсон байхгүй. Тэгэл би бүр ингээд нэлээд удаан яг тийм байдалтайгаа байж байгаад тэг би нөгөө 100 гараа ингээд гоён дээрээ тавьсан байсан. Тэгэд хоёр ингээд эрхээ уруу додоогоор хуруундаа ингээд хамаг амтлаад төлөвлөж байгаа ингээд өөрийгөө чимэгчээгээд тэгээд нэг юм сулгаан ингээд нэг ингээд чимгсэн чинь шууд ингээд болцоохгүй байх болсон тэр мэдрэмж ингээд бие удирдах чадахгүй байх маань тэгэл бүр ингээд ёо гэд тэг нөгөөдгөө ингээд сэрэх гэсэн чинь нөгөөдгчээс сэрэхгүй тэгэл за гэд тэг ингээд босоод нэг юм идэж бууд юм билүү гэд бодоод босоод ингээд алцдаг байхгүй алгаад ингээд галтгороо ингээд орсон чинь том өрөөнд нэг хүн ингээд надад зөрөөд алцдаг байхгүй одоо том өрөөний хаалганы онгорхой би галтгороо ингээд коридороор алцж яхад том өрөөнд нэг хүн миний эсрэг зүг рүү ингээд алцдаг байхгүй юу. Тэгээд коридорт зөрөөгөө том өрөөнд шүү. Тэгээд би энэ хат хин унтаагүй юм болоо гэд шагаасан чинь хүн байгаагүй байхгүй. Тэгээд надад бүр ингээд амар ингээд хамаг би зарс хийж байгаа юм шиг мэдрэмж төрөнгөд ингээд буцаад нөгөө галтгоо руу явж байсан чинь буцаа шууд гүгээд өрөөндөө оронгуудаа өрөөнийх нь хаалгыг хангал тэгэл бүр ингээд хүнжилтөө шигдээл нөгөө хамт удажсэн найз залуугаа бүр амар ингээд шигдээд тэгээ унтаад тэгээ тэрнээс хойш ингээд мартцсан багаахгүй мартсан ш. Тэгээд нөгөө хажуудалд ингээд амар хүмүүс чимээтэй байгаадсэн гэсэн штэ. Тэг ингээд энэ хажуудалд ингээд хүмүүс амар чимээтэй шүн бүрэмдэж чи ямар амар унтдээ ингээд ярьсан чинь хажуудалд тайл авахшнаа чинь цаадалд ухаасан байгаа ш гэсэн байхгүй юу. Нөгөө байрны ингээд нөгөө төгсгөл байж таарсан. Тэгээ надад бүр ингээд амар эвгүй санагдаад тэгтээ яг тэр үеийг ингээд тэр үедээ бодоод дээд айлын нэс юм бата. Би буруу сонссон бата гэсэн бодоод өнгөрчихсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол тэр байранд тэр айл ерөөсөө удаагүй. Тэгээд бид хоёр цаас ингээд салаад тэгээд тэр байр ер нь айгуу жоохон эвгүй байна гэдэг ингээд зарсан гэсэн. Ийм явдлууд тохиолдчихсан. Одоо миний амьдралд болсон 3 явдал гэх юм бол амар эвгүй. Хамгийн анхны явдал айгүй сонирхол татлаа шүү. Харин тэгээд тэрийг яг нөгөө нэг би тэгээд яг дараа нь ингээд бодсон байхгүй дараа нь ингээд найзтайгаа ярьж байхдаа хүн ер нь ингээд үгүй сүнс нь харагдана тэгэхээр
ийм л юм болт юм шиг байна. Тэгээ би тэрийг ингээ ерөөсө тайлбарлаж чадаагүй байхгүй. Би одоо ингээ хэрвээ би тэнд байж байгаад ингээ хэрвээ живэд өгсөн бол миний дурсамжинд ингээл гоё тэнгэр тэгэл ингээл найз маань тэгэл би тэрийгээр ингээл хэдэн жил сар тэнүүжлэх байсан. Ингээ цаг хугацаа надад бүр ингээ амар санагдсан. Надад 1 минутын дурсамж гэтэл бусад хүмүүст болохоор 2 цаг гарны процесс гэхээр энэ бүр ингээ хамгийн амар айц төрүүлмээр зүйл байсан. Тэгээд яг одоо ингээд энийг хуваалцсан чинь ингээд амар гоё тавьширчлаа. Сэтгэл онгоогоо авчична. Харин тийм жоохон ингээд тавьшаад гэтээ түрүүн бас ингээд нэг жоохон тасалтаж ингэсэн чинь надаа амар санагдаад нэг юм байгаа юм шиг. Би ингээд подкаст дээрээс засвар хийдгүү тэгээд тэр тасалдсан хэсэг бүгдийг яг ингээд бүрийн ихээр нь оруулаа зөө. 30-40 секунд орчим тасалдсан баха. Би эргээд залгасан. Тэгжээж орсон. Тань сонсуулмааргүй байсан юм шиг эвгүй юм би. Харин тийм. Би бас гайхаад юу вэ сүлжээ нууцсан багт яатсан бол гэж шууд Discord аккаунт шууд офлайн болчихсон юм. Эмри. Ой. Тэгээд хүн уг нь ингээ хүнтэй хуваалцаар ингээ жоохон тавьширдаг да. Гэтэ би энийг ингээ хүнд ярих гэхээр нэг ерөөсөө ингээ амнаас үг ивэлж гарахгүй. Тэгээ ямар сайндаа бүр нэлээд олон сар ингээд байж байгаад чинь бараг одоо тэр чинь 9 сарын сүүлээр гэдэг чинь 10 11 12 1 2 3 4 гэдэг чинь 7 сар юм уу да. Тэгээд ингээ бараг хагасжил ингэж бодож явж байгаа. Тэгээд бас ингээ хүмүүст ярмааргүй хүмүүс нэрээ одоо тийм биш шиг. Тэгээд яг танаа подкаст дээр би айгүйх сонсдог. Тэгээд нэг юм тайлбар хайгаад нэг юм ижил төстэй юм байдаг болов уу гэжсэн. Нэрээ би яагаад ярьж болохгүй гэж те хүмүүс бас ингээд өөрийнхөө сэтгэлдлийг хэлээд энэ бас тайлбар байх ёстой ер нь. Тэгээд мэдээж бас нөгөө нэг манай нөхөр нэг очиж үзүүлсэн хүн байгаа гэсэн шүү дээ. Тэр хүн дээр бас очих ёстой. Гэхдээ ингээд яагаад ч за өнөөдөр гэж бодглохлоор нэг юм саад гэх юм уу одоо юу гэдэг те ажил гарчдаг. За маргааш болъё гэх тэнгууд нөгөө хүнд манаас ажил гарчдаг. Ингээд ерөөсөө бит хоёрын юм уулзах юм юу ерөөсө бодохгүй. Тэ нөгөө нэг бол хөдөө явчихдаг. За би одоо өнөөдөр завтай гэдэг тэнгууд байхгүй би боломжгүй гэдэгчдэг. Тэ нөгөөдх нь за хойлоо хагас танд ч юм уу те тавхад болъё гэдэг тэнгууд би ингээд ажил гарчдаг. Эсвэл одоо юу гэдэг чинь за дараагийн 7 хоног болъё юм уу. Ер нь бол ингэчээд гэдэг аюул сонио. Бас нэг бүр отгүй ч гэж бас бодохгүй байгаа. Зочлол өстой. Гэтэ би ингээд отгоор яг юу сонсох бол гэж бас амар байдаг. Тэгээд нэг иймэрхүү ачинжигтэй явдал болоод өнгөрсөн доо миний амьдралд. Одоогоор бол тэгтээ 50 л янз бүр юм болоогүй л байгаад. Яг би өөртөө тохиолдсон явдал юу гэдэмдээ одоо босон явдлууд бол тийм хүн ингээд чөтгөрт ингээд тэгээд ингэж тавхсан гэл тийм яриа байдаг штеп. Тэднээсгээр сонсч байсан. Би бол угаасаа тиймэрхүү ярианд итгэн л дээ. Тэгтээ ингээд яг өөртөө яа ингээд өөрт тохиолдсон юм надад ярьж байгаа нь айгу гоё юм. Би анх удаа ингээд сонсч байна. Тэг ялангуяа одоо нэг эзэмдүүлэх гэдэг юу би бол зөв кинон дээр л ер нь бол харж байсан. Харин тийм. Тэгээ нөгөө нэг үл итгэгч гээд байсан залуу шүү дээ. Тэрээс юмд итгэдэггүй гэдсэн тэр хүн залуу маань хэлж байгаа байхгүй. Миний ингээ бүхий л амьдралын туршид тэг ингээ жин үнчээр бат ингээ ихтгэлтэй байсан зүйлийг зүгээр л тэр шөнийн 2-3 цагийн хооронд бүр ингээ оронгоор нь нэргүүлж чадсан. Одоо би бараг хинч юу ч ярьсан шууд итгэн. Нэр үнэхээр би өөрийнхөө биеэр харсан. Тэр нүд бол зүгээр үнэхээр амар сонирн байсан гэдэг байгаа байхгүй. Би ерөөсөө тийм нүд линз зүүцэн юм шиг амар том ерөөсөө ингээ цагаан байхгүй тэний үлдсэн нэг юм жоохон цагаан хэсэг нь ингээ битүү улаан юм судалсан. Тэг би бүр ингээ өөртөө итгэхгүй баримтжуул би бүр зургийн дармаар хийсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ данж зургийн дарах боломж байгаагүй. Ингээ хоёр хацраас нь барьж агаад бүр ингээ нүүрлүүгээ тулгаад ингээ харсан. Тэр бол бүр үнэхээр баттай гэдэг байгаа байхгүй. Тэгээ дараа нь тэр бичлэгэн дээрээс яг өөрийнхөө царайг харахад би ч нэрээд үнэхээр тэрийг харуулсан үс зайлахаар бүр нэг юм амар эвгүй. Тэгээ бүгдээрээ тэрийг нэг удаа үзэл шууд туссан. Би яг асуух чинь тэр 4 секундын бичлэг байна уу гэж яг асуух чийсэн чи устгацсан юм уу те? Устгасан. Угаасаа бүр амар аимшигтай бүр нэгэр одоо нөгөө нэг би бол угаасаа бас ингээл амар аимшиг кинод ялангуяа зомби кино үзэх амар
талтай сүнстэй гэхээсээ илүү. Ингүүд ингээд I am legend ингээд миний зүрхэнд бүр амар орсон байхгүй юу. Тэрний ингээд тэр ам нь бол бүр ингээд амарсан ямар ч нэг өвсмөс авахгүй халзан хүмүүс өгдөө шүү дээ. Тэгээд ам нь ингээд амар том ангаал. Тэрэн шиг би дараа нь ингээд амаа толон тарчаа тэгж ангаалах гэж үтсэн нэр үнэхээр яг тэгж харсан шиг бол ангааж болчихдохгүй юм байлаа. Бүр амар том ангаасан. Тэгээд дараа нь ингээд надад ямар ч өвдөл өөр байгаагүй. Зүгээр л амар даарч чичирчсэн. Тэгээ би маргааш энэ төр нилээн тайвширчаад яна би үхтэй штэ би ингээл өөрийгөө алчих юм биш штэ би ер нь одоо хөдөө хадаа явахаас ингээд амар травматай болсон гэх юм уу. Эсвэл би тийм амар одоо биттэй альбом чөтгөрт эзэмдүүлэх тийм боломжтой хүн юм шиг санагдахгүй. Тэгээ ер нь хөдөө хадаа яваал бурхан минь өстой мэдгүй яах ч өстой. Амар ийг санагдаад байгаа айгаад байгаа. За ямар ч гэсэн нөгөө нэг нөхрийнхөө очдог бөөдөрийн нэг очсон дээр их те бас харин тийм нэг одоо яаж иж байгаа ямар учиртай бол юу болсон юм бол гэдгийг тайлбар авчвал бас нэг сэтгэл санаа амар болох юм да тий. Бас манай подкаст нэр манай сонсогч нар тайлал байвал бас бичих байх. Тэгээ бас зарим сонсогч нар нөгөө нэг түрүүнд хоёул чи ярьсан ш нь итгэдэг болсон гэдэг. Бас нэг үйл итгэгч бас нэг нөхдүүд байгаа манай channel дээр энэ комент хийдэг. Тэр мэрийг бити тоогоорой. Би ч сүлдээ тоогоо болцсон. Эхлээд амар ийгүү байгаа л гэдэгс л да. Тийм тэгээд ямар ч манай подкастэнд оролцсонд баярлалаа. Өөрийнхөө тухай өөр тохиолдсон бодит зүйлийг ингээд сонирхолтойгоор яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгээд тийм ажилд амжилт хүсье. Тэгээ бити өөрийгөө ядраагаараа бас нөгөө нэг ядрахаар муу энерги хүний бие чинь гэдэг гэж байгаа нөгөө нэг эзэмдүүлэх нөхцөлөнд бүрдүүлдэг гэдэг шүү дээ тийм. Бие бодоорой. Арай нэг жоохон бодтой хандгал би бас нэг хитрхи болцараад байгаа юм болов. Гэтэл энэ бас нэг өөр хүчин зүйл байгаад байгаа. Тэгээ нөгөө танаа одоо зөвч нар маань ингээд комент бичвэл бас нэг өөр өнцгөөс эсвэл мэддэг ч гэдэм үү тийм зүйл байвал надад айгуу гоё. Ямар ч гэсэн сэтгэлээ бичээд үлдээгээрээ өөрийнхөө өнцгөөс ингээд мэддэг чаддаг тий сонссон зүйлсүүд ингээд бичиж үлдээгээрээ ингээд би бүгдийг нь унших болноо. Сэтгэлээ үлдээгээрээ л гэж да. Тэгээ намайг бас ингээд ярилцаад миний болсон процессыг ингээд сонсож өгсөнд айгүй их баярлж байна. Ингээд сэтгэл айгүй гоё жоохон ч гэсэн тайвшраад. Баярлалаа. Би тэгтээ түрүүнөө ярьж байгаа чи манай нөхөр үзүүлдэг бүү гэдэг удмаараа дамжсан бүү гэдэг тэрэн дээр очиод үзүүлсэн гэл ихтэн би гоё тайл нь орж ирэндээ гэсэн чи байх. Мэдээ айгуу сайн уу. Ягаад ч юм одоо ингээл хоёлаа ингээл амар ингийн юм шиг ингээл ярьж байгаа ч гэсэндээ яг ингээл юу гэдэг чинь ерөөсөө нэг тийм юу болж өгөхгүй байгаа байхгүй юу айгуу сайн уу. За би ингээл зориул очиг тийм нэг юм завшааны ерөөсөө цаг нь ингээд тохирч өгөхгүй. Тэгэхээр энэ нэг бас нэг юм байгаад байгаа гэж л би бодоод байгаа. Айгуу юу вэ? Оргуулаад. Тэгээ явж заачнаа. Тэрнээс өмнөөс ингээ хүнд чинь юм хуваалцах хэвчээс айгу байд юм байна. Энд ярьж чадахгүй байхаас айгу хэцүү. Тийм. Ингээ сонсож өгсөн амар баяртай нөө гоё. Манай надлуу ингээд чат өчөөд бас подкастт ч оролцъё гэсэн баярлалаа. Тийм. Танай үнэн ч сонсогч юу. За баярлалаа. Үнэн ч маш их баярлалаа. Тийм. Тэгээ бас нэг хэсэг нь олж аваад надаас гоё наа. За хоёлаа ингээд подкаст өндөрлүүлэх үү? За өндөрлүүлээ. Баярлалаа. Баяртай. Амжилт. За амжилт хүсье баяртай. Баярлалаа. За баяртай. За